Их хотын завгүй иргэдийн төлөөлөл болсон эгэл хүмүүстэй би зам зуурын богинохоо хугацаанд хөөрөлдөх болно. Тэдний ажил амьдрал гэх мэт энгийн зүйлсийн талаар ярилцсан. Контрол цахим телевиз зам зуурын хөөрөлтөө. За энэ удаад бид автобусны жолоочтой зам зуур хөөрөлдөн. За автобус нэг компани жолооч бэлгүүн жаргалтай зам зуур хөөрөлдөхөөр цаг тохирсон байгаа. Одоо бэлгүүн жаргал хорооллын эцсээр ирж байгаа гэсэн. За тэгээд ирэхээр нь автобусанд нь суугаад за түүний ажил амьдралын талаар хөөрөлдөх болно. За наад энэ евро зогсох юм уу? Наад хүмүүс яг орж ирээд. Одоо энэ хүмүүс нь яа. За өдрийн мэнд хүргэе бэлгүүн жаргалаа. За тань өдрийн мэнд. Тэгтээ манайх нөгөө контрол ТV гэж цахим телевиз саяхнаас үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд нэг нэвтрүүлэн зам зуур хөөрөлтийг нэвтрүүлжээ. Тэгээд танах руу би сая ярьж төвшөөрлсөн та. Тэгээд өөрөө чинь холбож өгсөн. Тэгээд өөрийгөө манай үргэлжлүүлж танилцуулаач. За намайг бэлгүүн жаргал гэдэг. Одоо автобус компани нийтийн тээврийн жолооч хийж байна. Жолооч 2 жил болж байгаа компани. Чи чиглэл бол зайсангаас хороолол гэж байна. Тий, зайсангаас хороол зайсан гэж хэлж явна да. Манай компани 4 юутай чиглэлтэй. Тэгээд ер нь аль чиглэлд явна та сүлжмэл зайсан налаах гэдэг манай компани өөрөө яг нийтийн тээврийн 4 үйлчлэгээ шоумын үйлчлэгээтэй. Тэгээд тэр дотор бол тэгээд наан цаана гэдэг бид чи өөрсдөө хоорондоо аль чиглэлд хамаахгүй тэгээд тэрэг дутсан газар бол тэгээд явна. Нэг жолооч заавал нэг тогтсон чиглэл. Яг нэг тогтсон чиглэл гэхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол яг нэг баригадаараа байгаа л та. Тэгээд хаяа нэг янз бүрийн асуудлаас болоод нэг жоо энэ шийдэл тэдгээр шугамд тэр явах асуудал гарна л та. Өнөөдөр өглөө хэдэн цагаас ажиллаж байгаа юм бэ? Ер нь бол та хэд бол нэлээд их ажиллаж байгаа. Тэгнэлтэй бид чинь гэрээсээ нэг 5:30-аар гарна өглөө. Тэгээд 6 цаг бааз дээр очиад тэргнүүдээ асаагаар хийж явах юм бол тэгээд ахс шил толио авчаад тэгээд баазаас 6 10 20 гэж гарна да. Орой 10 цагаас хойш л яг буутууд эхлэндээ 10:30 10 цагаас хойш л 10:30 бараг 14-5 цаг ажилладаг юм. Яг ер нь ажлын цаг бол 15 цаг ажилтсан шүү. Тэ. Ажлын цаг бол урт. Автобус чинь одоо хэдэн оны түүхтэй компани вэ? За, манай компани одоо 20 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд нийтийн тээврийн 4 шугамд нийтийн тээврийн үйлчлэгээ хэлнэ. Тэгээд тусгай үйлчлэгээд явна. Хотоорондын чиглэлтэй 2-3 чиглэлтэй. Тэг. Манай компани хөргөн үйл ажиллагаатай. Хотоорд ч одоо улаан үд рүү явж гин, Ирээн рүү манахаас явж гин, Эрдэнэт рүү манахаас явж гин. Ингээ 3 хотоорондоо 3 чиглэлтэй. Яг нийтийн тээврийн хот доторх болохоор шугамын үйлчлэгээний 4 шугамтай. Тэгээд тусгай үйлчлэгээний зорилттой ажилладаг. Тэгээд компани даавна. За чиний хувьд одоо эдгээр 2 жил явж байгаа гэсэн үү? Тэгээд одоо 2 жил болчихлоо шүү. Танай ажлын онцлог ер нь юу нь гоё вэ? Ер нь чухал ажил шүү дээ. Яг цаг нартай ерөнхий хариуцлага өндөртэй ажил. Тийм. Одоо хүний амь нас эрүүл ахуй тэгээд ажил төрөлтөнд наа цаана хөргөж өгч өглөө гэрээс нь аваад орой хөргөж өгч гэдэг ингээд ярил ихэн байгаа даа юм та бас. Хагас австрах шиг тийм тохиолдол байх уу? Яг одоо юу гэдэг нэг буудлын дээр хэдэн цагт ирэх ёстой гэдэг тийм хуваар байд юм уу? Ер нь бол яг тийм цаанаас гаргасан тийм хуваар байгаа л та. Тэгээ одоо нэг хотын төвчл чинь угаасаа яг тэгж юугаар явж чадахгүй. Тэгээ цагаар явж чадахгүй. Өглөө нэг 8 цаг 6 цагаас өсөөлээд яваад нэг 8 болтол ингээд яг туулсан цагаараа яваа. Одоо гарафныхаа дагуу тий. Тэгээд 8 цагаас хойш ингээд яг хотын төвчл ихлээд ирэхээр ингээд цагтаа амжихаар байгаа дээр. Тэгээд яг тэр заасан цагаараа явахгүй л тий.
Тэгээ наадмын дараа мараа ингээд нөгөө сургууль соёл амарчаад тэгээ хөдөлгөөн багстай шатаа хөдөлгөөн. Яг тэр үеэр нэг 8 сарын сүүл хүртэл ч юм уу те наадмаас хойш сар гараад тэгж хөгжүүлэлгүй тэгж яваа. Тэгээд юусаа хичээл сургууль ороод ирэхээр тэгээд угаасаа зам ямар байдаг юм хэлж байгаа гэсэн те. Уг нь төгсөлтгүй байдал гэж нэгдүгээр игнээ гаргаж өгсөн шүү. Тэгсэн тэгээд төгсрээд идэхгүй. Тэр чинь болохоор зөвхөн төв замаар авахгүй. Манайх ч болохоор ерөөсөө төв замаар орох юм байхгүй шүү дээ. Яг манай шугам гэх юм байна. Тэгээд төв замаар ч гэсэн ер нь юу байдаг юм дөө төгжрөхгүй байх гэж байдаг юм дөө тэгээд. Нөгөө машинууд нь дүрм зурч ороод байдаг. Дүрм зурч ороод тэгээд яг эд ачааллын үерч угаасаа уулзрууд чигээл хаагаад нэг уулзрууд татаад ингээд угаасаа хөдөлгөөний хориод ингээд явж байгаа юм чи угаасаа. Яг бид хоёрын суугаа явж байгаа Харалтын эцэс сая үлдсэн тий. Зайсангийн эц хөрлөө. Одоо зайсангийн эц хөрлөө. Нэг хэдэн буудал байж юм бэ? Нэг 14 буудал байдаг. Өглөөний тэгээд одоо 5-6-аас оройн 10 хүртэл ажиллах хэдэн одоо ирээс гэх үү явах уу? За ер нь замаагаа төгсөлөө шалтгаалаад янз бүр тий. Тий. 8-аас дээшээ тэгээд 10 төгсөлд бол 11 12 тойрно. Төгсөлтэй байвал 8 тойрно. Түрүү нөгөө буудлын дээр тогтоод хүмүүс тийшээ явах уу, ийшээ явах уу гэж их асуух юм. Тийм асуудлууд зөндөө гарч. Тэр нь хэцүү юу нэг бол ямар санагдав? Гэхдээ тэгээ хэцүү ч юу ах вэ тэгээд яг ингээд нэг заримдаа нэг жоох нэр хэцүү үе байдаг шүү дээ. Тэр үед ингээд хүмүүс аюул ингээд ирэхээр жоохон хэцүү. Тэрээс аа зөвөр ингээд явж байгаа үед асууад яг хариулчихад яах вэ те. Гүн ингээд буудлын олон дээрээс суугаад ингээд нэг буудлаас 4-5 зэрэг юм асуугаад тэгээд тэр хэцүү л те. Манай зорчигчид ер нь хэр одоо соёлжиж байна. Дахин картаараа үйлчлүүлж хэр давтчих шиг байна. За ер нь л нэг үе бодох юм бол хамаагүй яаж чадах шүү дээ. Картаар үйлчлүүлэх хүмүүс ч ер нь бүгдээр ихэнх картаар үйлчлэх болчиход байгаа шүү дээ. Ер нь бэлэн мөнгөөр явдаг хүмүүс ч хэцүү болсон. Ер нь ховор болсон шүү дээ. Тэгээд ер нь хуучнаа бодох юм бол одоо нийгмийн дагаад нэг угаасаа жоохон соёлтой болоод байна л та. Хүмүүс ч өөрсдөө соёлтой болохоо ирээд бас бид хэд чинь юу нэг чинь хариуцлага ингээд улам өндөрч явж байгаа байна. Хүмүүстэй харьцуулбал ер нь хоёр жилийн хооронд ялгаа их байна. Ер нь ялгаа ихгүй шүү дээ. Тэ. Хүмүүс ямар тэгээд дүү захин карт татчих шиг ярьдаг. Яа баа нэг тэгэхгүй нэг одоо хүмүүс ч яах вэ бүгдөө зөвхөн картаараа үйлчлдэг болсон тэгээд бас тэр нэг бодлоо биднэрт ч ямар тэ одоо кондуктор авахгүй болсон тийм. Кондуктор авахгүй ерөөсөө ганцхан жолооч явна дотроо өдөр. Тэгээд нэг хэсэг мэрс ирчин одоо карта уншуулахгүй явах мавч гэдэг юм тохиолдол гараад байдаг ус одоо гай. Ер нь тийм министр байгаа. Яг байхгүй нэг ч байхгүй шүү дээ. Автобусны жолооч нар дээрлэхүү явдаг жижиг хэрэгнүүдийг шахдаг гэдэг юм. За тэр бол ингэж байгаа байхгүй юу? Бид чи өглөөнөөс ингээ ороос явж байгаа тий. За өглөө ганц хоёр ирээс ингээ цагаар яв. Заримдаа цагандаа амжихгүй жоохон хурдан явна. Цагандаа амжих гал ингээ явна. Тэгээд нэг газар руу бууд руу орчоод буцаа гарах гэж чинь дохоо өгөөл зогсно. Тэр дохоо өгөөл зогсохоор зогсоод оруулах жолооч бас ховор байгаа шүү дээ. Тий. Тийм учраас бид чи яач удаа дохоо өгөөл зогсоод байна гэж байхгүй. Тэгээд дараад орно. Тэгэл хүмүүс чи ер нь яг тэр тал дээрээс л тэгэхээр соёлгүй гэдэг бас жолооч автобусны жолооч ихтэй буруутгаад байдаг байхгүй. Одоо манай зам болоод нийлээ нарийнхан шүү дээ. Тэгээд энэ нарийнхан зам дээр том автобус 2-3 игнээ батгаад жижиг тэрэгнүүдтэй шахалтаад явна гэдэг бол бэрхшээлтэй. Нийлээ ур чадвар шаардсан асуудал байдаг. За тийм ер нь бас юу бол та жижиг тэрэг мэрэгнээс арай хэцүүтэй. Тийм учраас тэгээд нэг жолооч ангид мэрэгсэн болох тий. Адлага ингээд тийм яаж байгаа тусаж жолооч болж байгаа юм чи өөрөөсөө тий. Уучин болоод нөгөө жолооч гэж та мэрэгжил байдаг байсан шүү дээ. Одоо бол жолооч гэдэг мэрэгжил баг байхгүй болсон. Нэрэ мэрэгжил гэж ярьдаг. Автобусны жолооч шиг л ер нь мэрэгжил гэдэг. Ер нь тийм шүү дээ. Автобусны жолооч одоо энэ том тэрэгнүүд байна тийм ээ. Тэгээс одоо жижиг тэрэгний жолооч молооч ч юм бол одоо ер нь хэцүү болсон шүү дээ. Тэрээс хэн дуртай барин жоохон хүмүүс тэгээд байж байна. Эмэгтэй хүмүүс одоо айгүй их машин байдаг болсон байна. Тэгээд эднээс ч өксүүлэл тэгээд нэг урдуур нь ингээд урд машин зогсож чинь хажуу тийшээ шахаад орно тэгээд
Тэгээд асуудал үүсэж байгаа. Чи ингээд дээрлэх автобусныхан муухай дээрлэх. Тэ? Тэр бүгдийг бас бүгдийг бас бид бас уруутгаад байх юу байхгүй тэгээд. Тэр хугацаанд юу бэлтгэдэг юм бэ та хэд? Ер нь автобус юу яах вэ? Одоо би англиний жолооч болох гэж 18 нас хүрээд би английн жолооч болох гэж байна. Тэгээд би английн жолооч болсноогоо 3 жилийн дараа 3 жил явж иж би английн жолооч аав. Би англи нь болохоор хүн тээвэр шүү дээ. Одоо бид яваад байгаа. Тэр нь болохоор 21 нас үржиж авдаг. Тэгээд чи шалгалт малгалт нэг өндөрлөө. Тэгээд би англи авснаагаар ахаад мэрэгсэн жолооч ингэж тийм сургалтын суур. Дахиад тийм дамжаад явууллаа. Тэгээд мэрэгсэн жолоочийн өнгөлөө авчиж одоо нийтийн тээврийн автобусны жолооч юм даа. Нэг өдрөө өнжөөд нэг өдөр ажилладаг гэсэн үү? Аль эсвэл ажлын 5 өдөр нь ажиллаж байгаад хамаарсан. Одоо эсмэнгүй гэдэг хэрэгнүүд байгаа л та. Одоо би жишээ нь эсмэнгүй одоо би эсмэн жолооч байхгүй. Эсмэн жолооч авахгүй би ингээд ажлын 5 өдөр яв. Ингээд уртаа яв. Тэгээд амралтаа өдөр амна. Яг эсмэнтэй тэрэгний жолооч нь болохоор яг нэг өдөр яваад нэг өдөр амраад ингээд ээжлээд байж. Нэг өдрөөр явчихна. Амралтаа өдөр эсмэнгүй жолооч нь болохоор 5 өдөр явчаад амралтаа өдөр амарч. Амралтын өдөр чинь нэг гаралтууд арай баг гардаг. Цөөхөн гаралт гарна шүү дээ. Тэнгүүт нь амарчдаг байхгүй. Эсмэнгүй 5 өдөр явна гэдэг чангал байна. За ер нь хэцүү дээ. Яг юм 100 мөн бол жоохон хэцүү байт юм аа ингээд. Өдөр урт болчихсон тий. Өдөр чинь халуун наран ингээд яваад байдаг юм. Наранч буухгүй ингээд яваад жоо ядарч тий. Өвлөөс яах вэ тэгээд нэг жоохон байж байгаа харахгүй болчихно тэгээд нэг халууцхан байхгүй тий. Жоо сэрүүх нойр ингээд сэргийг явж байгаа болчихно. Зооны энэ үйлдэл жоохон тийм байна. Тэгээд дунд нь ер нь цай цугаа яаж зохицуулсан юм? Цайны цагтаа л да. Одоо өглөө 2 тойроод хоолндоо тийм ээ. 10 цаг өнгөрөөгөө 10:30-аас хойш 12 цаг үлдээ. Тэгээд ээжлээд ингээд дараалсан шүү дээ. Хоолндоос 20 минут орно хоолндоо. Өглөөний хоолндоо одоо өдөөс хойш одоо 4-5 цагийн алзаанд юу вэ? Цайны цаг гэдэг 10 минут. Έτσι бас нэг цайнд орно. Тийм. Цаа цайны цаг ч юм их богинох шүү дээ. Тийм байна. Одоо ингээд угаалмаанзар орчод бид чинь автобусаад ингээд 20 минут 20 минут. Тэгээд автобусаа ингээд тавиад ингээд байрлуулж идэл 5 минут өнгөрч. Ороо хоолоо цахиж идэл 5 минут өнгөрч. Тэгээд дээрээс нь автобусаа одоо цоо юм өнгөрч юм бол одоо уурах юм уу юу гэх. Тэгээд гарч ирж байгаа шүү дээ ерөөсөө. Орой одоо цайны цаг нь 10 минут гэдэг. Одоо 10 минутанд ямар ч цай уух гэдэг. Энэ цаг магийн зогоо уртцсан яг өгнө яриа л. Дуурай виз авчихгүй шүү дээ. Оройны хараа сайн тухтаа суурна заримдаа тий. Орой хараа хоолмол идэх гэж тэгэл нөгөө нэг өдөр баян ингээл идэж сурцсан. Орой очиод их нэртэй загнаад нь сарилдаг чи юм хоолмолоо жоохон ачаага шиг идэж болдгоо юм уу. Одоо зүүн болоод нэг энэ тентгийн юунууд аюу их хэсцээ. Зам засвар тий. Шин зам ам ингээд гүүрний ажлууд аюу хэсцэн зам амар хаагаад. Одоо ойрдоо замаа ачаад бүр амар байгаа. Тэрнээс болоод янз бүрийн асуудлууд их гарч одоо замын төвжээс болоод бид чи ингээд өдөрт 10 тойрд үгээс болоод төвжлээс болоод 8 тойрд тий. 8 тойрд тэгэхээр бид ч нэг төвжрэл хэсчгэр чи хоорондын зай нэг улам холбочихно. Тэн дээрээс хүмүүс ирээд автобус ирсэнгүй нэтэрэ гэдэг хэл ам гарна. Энэ нэг ууг нэг жоохон цаанаас нь зогсуулдаг ба тий. Хүмүүс бас нэг ийм хэл ам ер нь автобус оройны 10 цаг үл 11 цаг хүртэл явчихсан. Яг сүүлийн автобусууд нэг 10:30 10:40 хүртэл явна хамгийн сүүлээ. Тэгээд цагаасаа эрт буурчлаач гэдэг юм нэг ийм хэл ам бас ах гадаг. Одоо тэрс тийм байхгүй шүү дээ. Одоо бүх юм чи манай чинь юу болцоо? Интернеттэй одоо энэ GPS-тэй тий. Тий одоо энэ дээрээс бүх юм компьютер хамгаалж байгаа шүү дээ. Ер нь юу яаж байгаа? Тэр цагаас эрт буугаад муугаад гэсэн тэр бол асуудал байхгүй. Яг яагаад тэгж заримдаа ингээд нэг талтай байхгүй ч зөв замын төвжирлээ шүү дээ. Тэгээд нэг зайсан байсан дээр одоо бид ингээд зайсангаас уруулаад ингээд таг төвчж чинь ерөөс. Зайсан ч аймаг төвчөрдөө шүү дээ. Тэр ерөөс бүгдөө тэнд ингээд зайсанд аваарчих واخхой. Баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр нөө 10:30-д хороолттой буух байсан тэр нь байхгүй болчиход байгаа байхгүй. Яг одоо ингээд тийшийн тээвэрхсэн хүмүүст үүсэж яхад зам засварын ажил
цаад болдсон байна. Тэрнээсээ болоод төгжрөл үүсээд асуудал үүсэх юм байна. Өөр те ямар тулгамдж байгаа асуудал байна. Энийг нэг ингээ шийдвэрчүүл бид нэр илүү одоо ард иргэдэж хуурхаа үйлчлэх гээд байна ч гэдэг юм уу. Одоо эхний ээлжинд бол ерөөсөө замын төгжрээ яваад байгаа. Тэ? Одоо 100 бол одоо яах вэ? Яалч зам засвар ажлууд эхэлсэн. Яг энэ үед нь бол одоо тэг сондгоогоор нь хуваарлаач юм те. Ерөөсөө ингээд зам сайхан чөлөөтэй байхад бол тэгэл бид чинь ингээд цагаараа явхад бол ойрхон байх байж шүү дээ. Зөвхөн хотын төвөр нэгдүгээр игнэгээд байгаа шүү дээ. Бусад чиглэл рүү нэгдүгээр игнэ гэвэл арай урдтай болох уу? Ой болохгүй. Одоо энэ замаар чи ихэд тэгэл энэ ганцхан юу гэдэг байгаа шүү дээ. Автобусыг нэгдүгээр игнэ одоо болгоч гэдэг байгаа шүү дээ энэ замыг. Болгочих юм бол энэ зам чи өөрөө ачаалал дийлэх байж байна. Одоо энэ нэгдүгээр игнэ хичнээн жижигтэр ингэ байж байгаа тийм. Бид нар энэ зам руу шахаад ирэхээр энэ зам чи ачаалал дийлэхээр одонгууд цаад уулзуураас нааш орж иж машинууд нь орж чаддаг байгаа чинь. Одоо замын төвчрлийг одоо би мэддэг бол одоо тэгээ шийдчихмээр байна гэж хэлчмээр хэлээ. Тэгээд одоо юмдээ юм хэлж мэдэхгүй болохоор тэгээд одоо замын төвчрлэл арилчаа тэгээд энэ асуудал бол алга байна шүү дээ. Тэгээд жолооч нар хэр соёлтой байж чадсан. Гэхдээ ер нь гайгүй шүү дээ. Одоо яг урд машин байвал сигнал тал гаргана. Эсвэл гарахгүй тэгээд тойроод яваад өгнө. Бас нэг хүү айтдаа тэгж хэрэлдэж уулзаад байдаг тийм цаг нь өнгөрсөн тийм. Автобусын сигналаас болж одоо юу гэх юм точлоо барилаа энэ төр гэдэг ингийн асуудал юм. Тэгэлтэй нэг автобусын сигнал чинь хийн сигнал гэдэг нэг зарим автобус тавьчихсан тийм. Тэгвэл чанга дагуулдаг. Тэр бол ер нь хориотой тийм сигнал угаасаа ер нь тавих эсвэл тийм. Тийм сигнал тавьчаад ингээ хүү атны хажуу дараад угаасаа зорчихно. Тийм их асуудал яаж байгаа та? Тийм их асуудал нийлсэр байгаа. Өөр ингэ шүү дээ тийм. Өөр автобус бол байхгүй шүү дээ. Өөр жижиг шиг сигналтай шүү автобус. Бүүн амар цаашаа дуурууд биш өвн хориотой сигнал яах вэ? Зарим нэг тавьчихдаг байхгүй. Аа тийм. Өглөө их тараад орой бүр баг гэрийнхнийг унтсан хойно очиж шүү дээ. Тэгэхээр одоо орж байгаа ба. харин тэгэхээр одоо эхнэр хүүхэд нь уурлах ч гэдэг юм уу одоо хүүхэд нь мэдээж аавтайгаа хамт байхыг хүсэж байгаа байдгүй дээ. Гэр бүлдээ зарцуулах цаг бол нэлээд бага юм биш үү? Яаж зохицох вэ? За ер нь хоёр амралтын өдрөөр л гэр бүлийнхэнтэйгээ нэг аль болохтой нэг сайхан гадаа дотор гараад агаас салхинд гардаг ч юм уу нэг хоол ундаад ингээд хоёр амралтын өдөр нэг гэр бүлдээ сайн цаг зарцуулж байгаа гэж боддог шүү дээ. Одоо ингээд ажлын өдөр бол угаасаа яалтчгүй тэгэл яах юм бол ажил их фүүгээд яах вэ? Ажлаа хийж гин. Өглөө гараад орой угаасаа унтчих гараад унтчих нь орж байгаа. Хоёр амарч байгаа хоёр амралтын өдөр бол гэр бүлдээ сайн ажиллаж бас гэр бүлчээс ажил төрөл их гарнаа тэгээд тэр мөрийгээ бүгдийг хасцсан амжуулна да. Тэгээд хаад цалин ирээсээрээ байдгүй нэг бол зүгээр ажиллаж байгаа цагаар болох юм уу? Цалин бол яг ажиллаж байгаа цагаар ирээсээр их юм бол тэгээд бид нар чиг хэцүү шүү дээ тий. Одоо энэ төвжрэл чинь 11 явах хэрэгтэй ирээсээ чи төвжрэлсээр байгаа 8 тойрч уусаж чинь яаж одоо энэ юу болохоор юусе цагаар болгоцсон. Одоо ингээд явж илээ тэгээд цаг нь орж илээ тий. Тэр нь одоо бидэрт амралтаа уусаа. Илүү цаг маа Ирээсээр явж чадахгүй юм чи. Илүү цаг яа наав. Тий. болохоор одоо ийм хэцүү. Энэ хүнд хийж байгаа юм шүү дээ. Тэгээс тэр хүнд нөхцлөөр явдаг шүү дээ. Нийтийн тээврийн жолооч чинь. Тэгээ ингээд тогтмол байг суухаар чинь нуруу төвний өчтөө. Тийм нэ. Ер нь олон жил яваад ирсэн одоо настай хүмүүс чинь тэгээд ер нь нуруу мууранд заав нэг юм хийлгсэн байдаг шүү дээ. За 5 хүн чи одоо ч сайн даарнаа. 10 минутын хатанд. Тэ 10 минут цаас. Ганцаараа толгоо оруулж чалаа гараад байна шүү дээ. Өөрсдөө хаан чамаагүй тавьсан юм. Үгүй шүү дээ. Өөрсдөө бэлтсдэрээ. Энэ бүр юм тийм үү? За төвчсөн хаан яаж ихээр авч. Яаж ч бодсон уусаа. Юу нэг юу нод ажиллах та. Одоо ингээд номын санаа руу орчих. Тэ. Өөрөөсөө дээш тийш явах юм байхгүй. Хоёр ярих шиг байна. Яг нь сонирхолтой бодож нөгөө талдаа бас нэлээ өндөрлөлттэй ийм ажил юм байна гэж ойлголоо. Ярихынхаа төгсгөл зочныхоо тий одоо юу гэдэг юм бусад үзэгчд сандаад хэлэх үгийг нь би сонсъё гэж боддог юм тий. Үзэгчд сандаад үзэгч сонсогч зорчигчд сандаад бас юу гэж хэлэх вэ? За ингээд тий
Ер нь нэг энэ телевизэд үзэж байгаа үзэгч тийм ээ. Ав томондөө. Өөрөөр сайхан юм хөгжөө сайхан соёлтой болж байна. Хэрүү дуурал хийхгүй шиг тийм. Сайхан бие биетэйгээ соёлтой харьцаад замаархаа дөрөнд хүмүүс соёлтой оролцоо. Энэ сайхан соёлтой байл гэж хэлээ да одоо тийм. Амжилт хүсье. Алтан шар зам нь үргэлж өөдөө бай. Та өөрөө дараа та хэд өндөр сүмдээ